Гоо сайхан ертөнцийг аврна гэж Достоевский хэлсэн байдаг. Гэхдээ яг ямар гоо үзэглэн бэ? Орчин үеийн трендүүдийг харахаар Hot Girl-аараа манифестик соёл руу бараг албатан өргөдөж байгаа юм шиг. Сарны үнэртэй лаас агаад манифест бичих дэвтэр худалдаж аваад өөртөө итгэх итгэлээ нэмэхийн тулд гялснэг косметик хагалгаа хийлгэх. Энэ бүхэн үнэхээр өөрийгөө хайрлах self-care мөн үү? Эсвэл хүмүүсийн сайхан харагдах, хүлээн зөвшөөрөгдөх хүслийг ашиглаж ашиг олдог капитализмын нэг хэлбэр үү? Нэг л өдөр таны дагдаг инфлюенсерүүдийн нэгэн тураах бүтээгдэхүүн хэрэглээд турчсан түүнийгээ рекламадад нөгөө нь glow up гэж нэг заваараа шинэ хөхтэй болсон бичлэгүүдэд оруулна. Тэгээд хэлнэ. Би зүгээр л өөрийгөө хайрласан. Self-care, self-love. Тэр мөчөд таач усдагч чухал амьдралд нь арайд ирдэж өөртөө итгэх итгэлтэй нэмэгдэх юм шиг санагдчихсан уу? Ингээд та өөрийгөө хайрлах нэрийн дор өөрийгөө бусдад харьцуулж, засаж, өөрчилж байж л хангалттай болох юм шиг мэдрэмж авч ирсэн үү? Тэгвэл өнөөдөр гоо сайхны стандартын тухай ярилцъя. 2022 онд дэлхийн гоо сайхны салбар 430 тэрбум $, орлоготой байсан бөгөөд 2027 он гэхэд жилбэр 6%-аар өсөж 580 тэрбум $, хүрэх төлөвтэй байна. Энэ бизнесийн хувьд ашигтай мэт боловч бодит байдал дээр эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл эмзэг байдлыг онлон ашиг олж буй хэлбэр юм. Түүхийн турш эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад гадаад төрхөндөө илүү их дарамт авчирсан. Гоо сайхны салбарын гол хэрэглэгчид эмэгтэйчүүд болсоор ирсэн нь бодит үнэн. Онлайн зар сурталчилгаа хүмүүсийн аль хэдийн мэдэрч буй insecurities буюу өөртөө итгэлгүй байдлыг онилж шийдэл санал болгодог. Гэвч энэ шийдэл ихэнхдээ хий хоосон. Зарим инфлюенсерүүд бүтээгдэхүүний бодит үр дүнгээс үл хамааран сурталчилгаа хийж ашиг олно. Үүний үр дүнд бид хэзээ ч хүршгүй гоо сайхны стандартын араас хөөцөлдөж, өөрийгөө хайрлахын оронд өөрийгөө шүүмжилж, бусадтай харьцуулж эхэлдэг. Өөрийгөө хайрлах нэрийн доорх дарга. Өөрийгөө хайрлах гэдэг үгийн цаана нийгмээс тулгасан хиймэл төгс төгөлтөр байдлыг дагах шахалт нухацаар гоо сайхан тэтэрхий ач холбогдол өгдөг энэ нийгэмд угаасаа хүрхэн байвал амьдрал арай амархан болдгоос ялтай. Үүнийг батлах сонирхолтой судалгааг харцгаая. 2013 онд Италийн Мессинагийн их сургуулиас гаргасан Ажил сайхан гоо сайхны тэмцээнд оролцохтой адил гэх судалгаанд 11,000 CV-г Италийн 1542 ажлын байранд илгээжээ. Ур чадвар ижил боловч нэр хаяг зураг өөр CV-нүүд илгээхэд царилэг эмэгтэйчүүдийн зурагтай CV-ний 54%, царилэг эрэгтэйчүүдийн 47% нь ажлын ярилцлаганд дуудагдсан байна. Харин гоо сайхны стандартад нийцэхгүй гэж тооцогдсон эмэгтэйчүүдийн CV-ний ердөө 7%, эрэгтэйчүүдийн 26% нь ярилцлаганд орсон байна. Энэхүү судалгаа нь гоо сайхны стандарт бодит амьдрал дээр эдийн засаг, карьер, нийгмийн давхаргад хүртэл нөлөөлдөг болохыг харуулж байна. Энэ ойлголт бидний бага наснаас үзэж өссөн зүйлстэй нэгт холбоотой. Угтан кинон дээр муу дуруудыг ихэвчлэн царай муутай, аимшигтай байдлаар дүрстэлдэг бол сайн дурууд нь эмэгтэйлэг, цайлган, үсэглэнтэй байдаг. Сайн хүн бол цаанаасаа л хөөрхөн энерги цацруулна гэсэн далд мессежийг бид багаасаа авсаар ирсэн. Харин эсрэг дурууд хөвшин, муухай, хорон санаатай хатад байдаг. Ийм дүрслэл донд өссөн бид гоо сайхны араас хөөцөлдөхөөс яах вэ? Гэтэл өнөөх гоо сайхны стандарт маань үргэлж хувьсаж ирсэн. Тухайлбал Грек-Ромын үед цагаан царай, тэгш нүрийн хэлбэр, Aphrodite буюу гоо сайхны охин тэнгэрийн шиг биеийг үсэглэнтэй тооцдог байв. Одоо тренд лөө дагаа биедээс шал өөр байгааз. Харин тангуурны үед мөн адил цагаан царай, жижигхэн уруул, инхри ялдам төрх мөн ийм хэлбэртэй хөл статус болоод гоо сайхныг илэрхийлдэг байжээ. Мэдээч зөв зүгээр байгаа хөлөө гоо сайхны стандартад нийцхийн тулд ийм болгоно гэсэн үг. Харин дунд зууны үеэс сэргэн мандалтын үед Европт мэдээж дахиад л цагаан царай. Цагаан царай гоо сайхныг илэрхийлэхээс гадна нийгмийн статустыг илэрхийлдэг байв. Тухайлбал одоо юу гэдэм гадаа хор бор ажил хийдэг гүүг гэдгийг илтгэх гэх юм уу та. Харин Японд шаазан мэт бутсан цав цагаан царай, хар шүд, улаан уруул тренд болж байв. Эндээс Евросентризм буюу Европ төвт үзлийн асуудал гарч ирнэ. Евросентризм гэдэг нь Европын соёл, төрх, үнэт зүйлийг дэлхийн төв гэж үзэх үзэл юм. Колоничлолын үед Европчууд өөрсдөө дээд соёлтой. Харин Аз, Африк, уугуул ард түмнийг доогор гэж тодорхойлж байв. Үүний үр дүнд цагаан арьс, өндөр нарийн хамар,
том давхраатай нүд гэсэн төрх илүү хөгжсөн хүний хэлбэр мэт ойлгогдож эхэлсэн. Харин Аз хүмүүсийн төрлөх төрхийг системтэйгээр дорд үтсээр ирсэн. 1950-ад он Солонгосын дайн ба давхраа уях мэдсэл. Дэвид Ралф Миллерстон урал тагнын сэтэрхийц мэдсэлийн чиглэлээрээ нэр хүндтэй Америк нэгдсэн улсын армийн гоо сайхны мэдсэлж байсан бөгөөд Азийн давхраа уях мэдсэлийн ах төвчтэй нэг хэмээн тооцогдов. 1950-ад оны Солонгосын дайны үеэр тэрээр Америк цэргүүдийн орчуулагч, дурлал бүсгүй, эсвэл биеийн үнэлэгч Солонгос эмэгтэйчүүдэд ийм төрлийн мэдсэл хийдэг байв. Солонгос орчуулагчид Америк цэргүүдэд илүү ихтгэл төрүүлбэл харагдахын тулд давхраа оюулж, харин биеийн үнэлэгчид тэдэнд илүү хөөрхөн сэтгэл татам санагдахыг зорддог байв. Миллардын хувьд эдгээр хүмүүсийн хүслийг биелүүлэх арга нь тэднийг илүү Америкгүй шиг харагдуулах явдал гэж үзэж байв. Энэ нь тухайн үеийн Америк-Солонгосын харилцааны төвч бус колони маягийн эрх мэдлийн динамик, мөн цагаан арсны гоо зүйн стандартыг хүчээр тулхан хүлээх хандлагын тод жишээ байв. Тэрээр Азиудын давхраагүй нүдийг илэрхийлэмж үгүй, ангарахай завсраар сэмхэн шаагаж буй мэт хэмээн дүрсэлж, Азчуудын гадаад үзмжийг зан чанартай ан холбож, ийм онгор нүд нь Азиудыг сэтгэл хөдлөлгүй, хүйтэн хүндий царайтай харагдуулдаг гэж дурдсан байна. Түүний энэ тайлбар нь зөвхөн гоо сайхны тухай ойлголт биш, харин соёл хоорондын харилцаанд гүн гүнзгий эрх мэдэл, нийгмийн ялгарл, гадаад үзмж, арьс өнгөний колони хандлагыг илэрхийлсэн байгаа нь харагдаж байна. Гоо сайхны салбар, сошиал медиа ба өөртөө итгэх итгэл. Instagram, TikTok зэрэг платформуд нь гоо сайхныг амжилт, аз жаргал, өөрийгөө хайрлагатай шууд холбож харуулдаг. Судалгаагаар Instagram нь залуу эмэгтэйчүүдийн гоо сайхны стандартыг эрчимжүүлж, биеийн сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл цөргөөр нөлөөлдөг нь тогтогдсон. Инфлюенсер соёл нь төгс арьс, зурхай бие, залуу хөөрхөн дүрхийг хэвийн мэт ойлгуулах замаар бодит бус стандарт бий болгож, улмаар биеийн дисморфия буюу өөрийгөө үзэн ядах мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна. Орчин үеийн софтвер ба зах зээлийн логик. Софтвер нь анх сэтгэл зүйн эрүүл мэнд, өөрийгөө хамгаалах тухай ойлголт байсан бол өнөөдөр гоо сайхны салбарын гол маркетингийн хэрэгсэл болжээ. Өөрөөр хэлбэл капитализм хувь хүний өөрийгөө хайрлах хүслийг ашиглан тасралтгүй хэрэглээ бий болгож буй хэлбэр юм. Монгол гоо сайхны хаалганы наривчлсан судалгаа хамсч хөх томруулах давхраа оюу, филлер, ботокс зэрэг процедур эрчимтэй нэмэгдэж байна. Монголчуудын дундад цалин аваад үзэх юм бол 2.7 сая, хөхний хаалгаа 10 сая, филлер 300 мянгаас 1 сая, 6-аас 12 сар дахин хийлгэх шаардлагатай болдог. Энэ баян ядуу ялгаа гоо сайхнаар дамжуулан улам тодорхойлж байна. Мөнгөтэй бол хөөрхөн болох амархан, мөнгөгүй бол царай муутай гэх ангилал үүсч ангийн ялгарл хүртэл бий болж байна. Нийгмийн тогтолцоо бидэнд хэнийг хөөрхөн гэж нэрлэх вэ гэдгийг аль хэдийн тулгачсан. Харин бид тэр стандартыг дагаж өөрийгөө өөрчилж эхэлдэг. Гэвч гоо сайхан ганцхан хэлбэртэй байх албагүй. За эндээс бүгдээрээ Достоевскийн алдар тишэлтэл рүү буцан очие. Гоо сайхан ертөнцийг аврана. Фёдор Достоевский гоо сайхныг өнөөгийн бидний ойлгох төгс төгөлтөр гадаад гоо үзэмж, зах зээлийн бүтээгдэхүүн, сайхан биетэй огт адилтгаагүй. Түүний зохиолуудад гардаг гоо сайхан нь ёс суртахуун, инрэл, хүний дотоод мөн чанартай саншгүй холбоотой ойлголт байдаг. Тиймээс гоо сайхан ертөнцийг аврана гэдэг нь хүмүүс бүгд төгс төр төрхтэй болвол дэлхий аврагдана гэсэн үг биш. Харин хүний эд зүйл бараа бүтээгдэхүүн амьд оршихуй гэж харж чаддаг сэтгэлгээ ертөнцийг аврана гэсэн санаа юм. Өнөөдрийн нийгэмд гоо сайхныг худалдан авч болдог, засварлаж болдог. Заавал хүрэх ёстой стандарт мэт ойлгуулж байгаа нь Достоевскийн хэлсэн гоо сайхны эсрэг утгатай. Тэгэхээр гоо сайхан ертөнцийг аврана гэдэг нь өөрийгөө байнга засах биш. Бусдад байнга харьцуулах биш. Стандартад нийцэх гэж тэмцэх биш. Харин өөрийгөө болон бусдыг хүн гэдгээр нь хүндлэх. Төгс бус байдлыг хүний жам ёсны нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх. Хайрлагдах ёстой гэдгээ батлахын тулд өөрчлөгдөх шаардлагагүй гэдгийг ойлгох. Тэрэл сэтгэлгээ ертөнцийг аврах гоо сайхан байж магадгүй юм. Жич. Энэхүү бичлэг нь гоо сайхны хагалгаа косметик процедур хийлгсэн хүмүүсийг буруутгах зорилготой бас. Харин нийгмээс тулгаж буй гоо сайхны стандарт үнийг өөрийгөө хайрлах нэрийн дор өөрийгөө өөрчлөхөд хэрхэн хүргэж байгааг шүүмжлэлтэйгээр авч үзхийг зарлав.